keep it coming on. Boy, you know you're all I want. Keep saying that I hate it, but I can't. Мактустай ямар нарийн өхөн бэ? Watching me come undone. No more games. Can't we just say his name instead of? Хай амралтын өдрийн минь би тэгтээ бүр яг юу болохоо. Өчигдөр шууд амралтнаасаа ирээд бид нэлээд тоглоод уунаа тэр бомб гисээр аваад нэлээд орой онцоохгүй баг 3 өнгөрөө 4 болчихсон. Тэгээд өглөө нь манай сүхэ эрт ажилдаа очроос хэдүүл эрт явахгүй болохгүй нэгээд нэг их өмдөж чадаагүй гэж гарцгаасаахгүй. Тэгээд ирснээ амар нойр хүрээд за жоохон унтж жагаад босоод ажил руугаа яваад маваад энэ төр гэж мэгээд амар их бодцсон унтснаа сая сэрүүл яах вэ? Тэгээ хамгийн сүүлд хийсэн сториныхоо цагийг харсан чинь би 20 цаг унтсан байна. 20 цаг. Бараг л 1 хоног. Яа. Тэгээ төвшөө бүр амар сандарсан. Үгүй сандарсан гэнэ жоохон гайхсан гэнэ. Тэгээ намайг сэрээснэ. Хүү юм яав зүгээр үү? Яа. Тэгтээ ингээд амар гоё эрт төвчтэй болчихно. Зүгээр ойрын нэг амар нойр дутагдадсан юм шиг байна. Тэгээ 20 цаг унтсан жаатаа. Яа. За тэгээ өнөөдөр болохоор юу яа бид хоёр нэг 3-аас 1 Beauty Secret болон Coco Батбой хичээн хамтран зохиож байгаа нэг гоё ивент руу очино. Тэгээд тийм. Тэгээд тэр ивент дээр хамт олцсон. Яана. Тэр нөгөө ивент рүүгээ гарах гээд тэгсэн чинь dress code no black гэсэн мэт. Би таарт бараг харал хавц байдаг цаа. Надад харин байхгүй шүү. Би хадл хүмүүст тийштэй. Тэгээ сая бараг хавц өсгөж ямар утаа яах вэ? Яа энэ бүрийн тэр. Би бүр шал буруу готалтай гараад ирчихэ. Буруу хувцтай. Буруу готалтай. Готалтай юу? Хөөе, норч шүү дээ. Харагдахгүй байна. За дахиад өдрийг бий. Зарал ингэж хэлдэг байгаа. Сайн мэцхан уу? Say to my vlog. Hi, hello Isus vlog. Энэ хүмүүс. Батоог гişрээ санаас өдрөдтэй байгаа. Томоорноос нөөж явсаж энэ хоёр хүн сая хэлчих юм. Харин тий. Аргагүй маркетингийн хүмүүс ингээд уншичнаа. Тийм танаа бодлого чинь гол төвшөө юм байж байгаа. Өнөөдөр энэ хоёр ямар сонио хүмүүс юм яа. Нөөж явсан. Ивсөө гэдэг нэртэй vlog. Тий. Одоо өөрчлөгээд байгаа тийм. Yay. Гэнэко. Айл гэрдээ. Чиний түрүүн аль ихнэр наадтай заяа. Угаасаа ихнэр нөхөр юм уу? За энэ манай гэр хаалах шүү дээ. Тэгээ гэрлгүй орондоо. За. За. Тэгээ суугаад. Авин цогт. Тийм цаанда. Авин цогт. Лааны тайцуу хүмүүс яах юм? Оо яна онда. За. Тэгээ цаагаад.
За. За. Халаа байна. Ширээ байна. Үе тавын чиртэй. Яа тавж. За. За. Зүг. За, магтах гарах уу? Үгүйстэй манай магтууссан. Магтуусаа ямар нарийн өхөн бэ? Замын хүнд чинь нэг магтах хитээ бодоо онцлох юм уу чи? Сая би цай үгүйстэй. Юу гинэ? Сая би цай үгүйстэй. Юу цай надаа идэх юм луу орё л та. За чи надаас 3-аас олцсон. Би чамаас 3-аас олцсон. Тэг алгадъя. Ураа ирүүлээ. За 5 секундын дотор хариулъя заяа. За. А яг ийм нөө юу асуулт юм уу те? Тийм personal асуулт ш. Personal. За зүгээр л энгийн асуултсан. За мэдлэг шалгах асуулт юм уу? Амин хурдан ярилцсан шүү дээ. 1 2 3 гэж үү за. 5 секунд штэ. За. 3 секунд дотор. За. За. Би яалаа хийдэх вэ? 2 баг. Баг. За гихчшээ. За би дунд. Гүнгийн төрс өдөр. 7 сарын 7. Яа. Тэгвэл. Энэ өндөр. 172. Йоо, би 172 харагдсан юм. Хит 178 шүү дээ баг 77 аахгүй юу. Гэтэ ер нь бол дандаа үсэх заримдаа үсэх 78 болчихсон. Намайг 172 нүдэл харддаг юм байл. би тэгж өндөр мэдэхгүй. За би 3 асууж чи асуу. Хэдүүлээ одоо ямар нэртэй айлд байгаа вэ? 1 Цэвэрмэгч. Азагч ээж. Ацаагч чи ээж чи имээ идэв байгаас. А тийм. За тэгвэл хэдүүлээ ямар нэртэй газар байгаа вэ? Бор өндөр. Биш юм уу? Бор өндөр сум биз дээ. Баян өндөр. Баян өндөр. А тийм. Чиний гураас дуусна уу? Ямар их арга гэрээ холбоотой асуудсан. Яг энэ яваарх асуулсан. Харин дэлхийн юм заа болохоор тийм. Тэг ерөнхий мэдлэг шалгасан асуулт. За. Ерөнхий мэдлэг шалгасан асуулт. Ханиалгалаа. Ханиах гэд би ямар саадсан юм уу? Тэгвэл Нараас. шаардаа синхэр өнгөний нөхөр ямар өнгөлдөг вэ? Тэгвэл цэнхэр дээр ягаан өнгөний нөхөр ямар өнгөлдөг? Тэрнэл яа. Үгүй. Цэнгэр дээр Ягаан өнгөний нөхөр. хар. Яг өнгө тийм өнгө гардаг юм аа. Ямар нэг өнгө гардаг вэ? Зүгээр л бохир өнгө гардаг. Тийм бараал ямархах тий. Дундаас нэг чинэл ягаан юм шиг саний тийм л. Чинэл ягаан өнгө яаж гардаг юм тэгвэл? Нэг Ягаа ногоо. чинэл ягаан өнгө? Аха. Ягаан ногоо хоёрыг холиод үү? Аха. Тэнэг. Үгүй. Улаан цэгэр хоёрыг холиод чинэл ягаан. Тийм ээ. Тийм байх гэж. Тэгвэл нөгөө миний толгойд бишээ хүсээдэг PlayStation биш үү? За. Тэрний хэдэн цаг өрөөд өгөө? 1 2 5. Тэгвэл чи 1 секунд дотор дараалаа. Одоо хэдэн сар вэ? 1. Өнөөдөр хэдэн бэ? 1. Тийм. Тэгвэл цагаад очив. 1
Хоёр. 70-50. Оо. Хөвтөний. Тэтэрээ. Оо. Ямар вэ? Юу хийж ин цууд юм бол. Би тэрийг хараад энэ тэгсэн. Энэ хоёр хүн сууж. Сайн шоу. Энэ нөгөө тортила гарах амбирддаг залуу юм шиг. Хараа таньд нөгөө хөлтүү залуу. Тэгчтэр. Намайг зөвлөх юм. Эсвэл надад зөвөрсөй зөхгүй нэг гэдэг байгаа байхгүй. Би болохоор болж юм гэж бодоод байгаа байхгүй. Тэгээд зөгч байгаа юм. Зөгч байгаа юм. Яа, толооч. Үгүй энийг авчихлаа. Окей. Үгүй. Тийм. Энэ гоё яваа зэгчээ. Ингээд моортой ах байж байгаа. Тийм ээ. Чи шилээ авчих юм амар ууртай байсан. Чиний яг энэ олон юу гэж энэ зураас ийсэр биш үү? Энэ амар нөлөөлдөг байна. Хэцэм шиг. Тийм ээ. Хай. Яа, за өнөөдөр жингөө төвшөөг дагааж дэлгүүр хэслээ. Дагач нь цаашаа төвшөөд авах юм их байсан болохоор. Тэгээд ер нь бол нөгөө нөхрүүдийн зовлон жоох ойлголоо. За тэр цаах. Бид хоёр хизээний влог дээр үлээ нэг Крамкарт дээр очиж Крамкар аянууд хийсэн дээ. Тэднээс маань ирчиж тэгээд хам задлж үзье. Оо ямар хөөрхий. Энэ яра. Тара. Би өгөн заад ийм болдог гэж бодоогүй л дээ. Зөв бариул нь өөр өнгөтэй тэгээд их би нь өөр өнгөтэй байлгая гэж хэлсэн баггүй. Тэгээд Крамкарт нэр ингэдэм билээ. Бид очингуутлаа яг авсан цагтаа болохоор яг энэ бүтээгдэхүүнийг хийн. Тэгээд ахтаж амжихгүй учраас энэ будалтыг нь цаанаас нь хийж өгд юм бэл. Тэгээд энийг нь ингэж бодуулна, тэрийг нь тэгж бодуулна гэд нөгөө захиалгын хуудасаа бүглэж өгөөд үлдээ тийм билээ. Тэгээд за яах вэ? Тэгээ хамгийн хөөрхөн хэсэг нь энэ. Хөөрхөн бод. Ямар хөөрхөн. Хөөе, тэгээ миний энэ уган суйртай байсан. Суйр нь байхгүй бах юм. За яах вэ? Оо. Вау, ямар гоё өнгөтэй юм бэ? Эний хараа төвшөөгийн хийсэн юм. Юу л. Энэ дотор нь хандагааны зурагтай харагдаж байна уу? Энэ ямар гоё өнгөтэй юм бэ? Нэг тийм эртний идэл мэдлээ шиг. Вау. Тэгээд энэ болохоор ингэ тагна гэсэн. Та-да, хөрхөн бод. Энэгээр юу хийх вэ гэхлээр чихэрний сав хийнэ гэсэн төвшөө. Манай элсэн чихэр хийх нэг тийм тохиромжтой сав байхгүй. Нэг тийм аяга маяг, цайны аяга маяг ч юм уу эсвэл нэг тийм
юу гэдэг вэ? Стакан тэгээд цахгүй юу? Тэгснэ амар хөөрхөө. Би төвшөг аяах юм хийх юм байх гэсэн чи ийм юм хийгээдсэн. Тэгээ юу юм гэсэн чи элсэн чихэрний сав. Эй. Нэрээ тий. За энийг ярьсан дээр хэлчихээ заяа манайхаа. Хэдүүлээ нэг юм тохиорё. Одоо жишээ нь ингээд влог оронгууд эсвэл ямар нэг стори ч юм уу пост оронгууд энийг хаанаас авсан бэ? Тэр хідвэ? Энэ хаана вэ? гэд амар их асуултууд ирдэг. Тэгээ тэр болгонд нь чадхаараа хариулахыг хичээдэг. Гэхдээ бүгдэнд нь хариулж чадна гэж яагаад ч бүтэхгүй угаасаа боломжгүй. Ягаад гэвэл надад тийм их хинт ч тийм их цаг зав байхгүй шүү дээ. Тэгэнгүүт ингээд би яг одоо жишээ нь асуух байх гэж бодсон газруудаа бүр ингээд би тэр байгууллагаас ямар ч төлбөр аваагүй те ямар нэгэн сурчлагаа хийсний ямар ч төлбөр аваагүй хэрнээ ийм газар орсон энэ тэнд байдгаа энийг эндээс авсан энэ тийм үнэтэй байсан гэд одоо чадхаараа мэдээлэл нөгтгөө тэгэнгүүт улам ингээд нэг тийм мэдээллийн ажилтан юм шиг байх гадах юм ингээд эндээс авсан гэд тэр газрынхаа мэдээллийг оруулсан байнгут хийдгэж байна. Эсвэл өөр өнгөтэй байсан уу? Энэ тэр гэж мэддэг ч юм уу те. Эсвэл үгүй юу гэдэг чинь ингээд нэг хаанаас авсныг нь хилээд өгсөн баха тэр газраас нь өөрөө асуучих болох, мэдээлэл авчиж болох юм аа ингээд үргэлжлүүлээд асуугаад ангууд ингээд. Тэр бол ингээд амар сонин санагдаж байна манайхаа. Тэгэхээр хэдүүлээ аль болох тийхгүй байцгаая. Тэг. Окей. Тэгээд намайг ус ойлгож байгаах гэж найдаж байна. Би яг сүүлийн үед ингээд нэг гэр ахуй болон гоо сайхан арчилгаандаа ингээд нэг тийм органик юмнууд аягүй хэрэглэж үзье гэж бодоод байгаа байхгүй юу? Жишээ нь ингээд бидний яг өдөр тутамдаа хэрэгэлдэг одоо угаалгын унтаг, аяах шаазан угаадаг, угаалгын бодисууд ч юм уу тэднээс яг ингээд нэг тийм эрүүл мэндэд тустай биш гэдэг одоо ойлголтууд нэлээдгүй байдаг штэ. Тэгээ тийм юмнуудад би аягүй хүртэж байгаа ёо. Окей. Би хайж агаад энэ нэг органик шоп гэдэг дэлгүүр болсон. Тадаа. Тэгээд энэ дэлгүүрээс нэлээд хурдан авалт хийсэн. Нэг гоё юм зав тэр дэлгүүр лөө ингээд яваад оронгууд ингээд юу. Яваад оронгууд л ингээд шууд нэг тийм цаанаасаа л органик гэдэг нь мэдрэгддэг зав ингээд нэг органик юмны үнэр нэг тийм андшгүй байдаг штэ. Яг тийм үнэр өнөрстэй. Амар гоё. Тэгээд амар олон сонголттой амар олон гоё брэндүүд байсан. Тэгээд яг энэ органик шоп болохоор энэ бол амар олон тийм брэндүүдийн бүтээгдэхүүнийг аль бис эрхлээр оруулж ирдэг гэсэн. Тэгээд Улаанбаатар хотод бол нийт 4 салбартай, орон нутагт бас 10-д бараг 20 салбартай байсан. Тэгэхээр ер нь бол амар хүртээмжтэй ханаас авчиж болохоор байгаа. Тэгээд за миний ихний авсан юмнууд болохоор ийм нэг биеийн биеийн арьс арчилгаатай холбоотой юмнууд. Тэгээд ингээд байгаа хгүй юу? Сүүлийн үед миний одоо ингээд нуруунд дээр амар их батг гарч байгаа. Тэгээд нүүрэн дээр гарч байгаа батгууд маань хамаагүй гайгүй болсон. Нүүрэн дээрээ бол одоохонд яг шинэ бүтээгдэхүүнүүд туршиж үзье гэж бодохгүй байна. Ягаад гэвэл жоохон эмзэгс сүүлийн үед нилээ нөгөө батгаа хэмжилж байгаа ингээд шинэ юмнууд туршиж үзээд нилээ эмзэгссэн. Тэгээд одоо бол яг нэг less is more дээрээ тавьсан байгаа. Арай яг өөрт таардаг цөөхөн үед юм олцсон. Тэгээд тэднүүсээ яг төлхөө яг тогтмол хэрэглээ явж байгаа учраас арьс арчилгаандаа шинэ юм хэрэглэе гэж бодохгүй байгаа. За тэгээд биеийн хэсэг болохоор сая би ингээд хөдөө яваад ирснээс хойш миний би бүр ингээд амар нэг тийм аржгар баржгар заяа нэгт тийм. Тэгээ хоёр талаар өөрийнхөө нэг одоо яг нэг юм хатуу хэсгүүд байгаа штэ. Тохойны хэсэг, өвдөгний хэсэг тэгээд яг нөгөө нэг хөлийн өсгийний хэсэг ингээд бүр амар юм хаагарсан. Тэгээд нэг тийм хатуу тийм босон хурайсан. Тэгээд нэгт тийм хоёр талаар миний яг зовж байгаа зөөр болохоор намайг шаналгаж байгаа зүйл болохоор яг энэ нуруунд дээр гарч байгаа яг батганууд. Тэгээ тийм энийг би нэлээд судалсан. Үнийг үс арчилгаагаа одоо жишээ нь үсээ шампундаа тэгээ дээр нь ангижруулагчаа хэрэглэхдээ яг тэр бүтээгдэхүүнүүдээ ингээд шүршөөрт оронгуудаа урсгадаг шүү дээ. Тэрнээс чи ингээд нуруулуугаа ингээд урсаж бүтээгдэхүүнүүд нь нуруун дээр орж ирж байгаа болохоор бас нэлээд батгаших одоо ажиллагаануудын нэг болдог гэсэн. Тэгээд хоёрт яг тохирсон бүтээгдэхүүнээ олох тэр дундаа яг органик найрлагатай байх нь айгүй чухал юм билээ. Хөөе. Йоо энэ золигч одоо бичлэг хийх нү. За тэгээ гуравт болохоор орд ирний дав. Тэгээд орд ирний давыг тогтмоос олох
Би уг нь тогтмос солидог заяа. Яагаад гэвэл угаасаа манай хоёрын үс бараг 3 хоноод нийл үс болчдаг учраас үсийг нь тогтмол цэвэрлэн тэгээд орд ирнийхаа даавууг байнга сольдог. Тэгээд байнга солихоос гадна орд ирнийхаа даавууг угаахдаа бас органик нунтгаар одоо угаах нь маш чухал юм байлээ. Тийм юмнуудыг сүлээд судалж мэдсэн юм. Магадгүй таад мэддэг байж магадгүй. Тэгээд сайн миний органик шопоос авсан юмнууд гэх юм бол за эхнийх нь ийм нөгөө нэг shower gel байна. Энэ бол амар гоё нэртэй заяа бүр ингээд lavender болон apricot гээ миний хоёр дуртай цэцэг дуртай жимс хоёр. Тэгээ тийм болохоор үнэр нь бүр амар гоё. Тэгээд шүршүүрт болон нөө бие угаахтаа хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүд бие тослохтой хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүдийн үнэр бол одоо жишээ нь яг чамаас үнэртэх үнэр гэж 100% ойлгож болно. За 80% юм байна. Хүсний үнэр бас амар чухал. Тэгээ тийм болохоор яг энэ бүтээгдэхүүний орц найрлагын үнэр гоё байна гэдэг амар чухал. Тэгээ дээр нь энэ үнэрийг ямар нэгэн химийн найрлагаар хийгээгүй байглаараа органикаараа байна гэдэг бол амар том давуу тал гэж би бодож байна. Тэгээд ийм амар өвлөг сав пэкэж мэкэжнээс амар гоё байгаа. Тэгээд ийм шавар гээл авсан. Нэгт энэ бол амар гоё юмштэй. Нөгөөдгөө нь болохоор энэ бас ийм шавар гээл усан дорохдоо хэрэглэж болох савн. Тэгээд энэ болохоор 98.7% natural гэж байна. Тэгээд ямар ч ингэ нэг worry free ingredients гэж байгаа хгүй, ямар санаа зовох одоо ингэчгүй тэгчгүй гэж одоо санаа зовох ямар ч орц найрлага байхгүй гэж байгаа хгүй. Миний бие амар арзгаар болоод байгаа. Тэгээд дээр нь нурууны хэсгээр айгүй их батг гараад байгаа гэсэн. Тэрэндээ зориулж энийг авсан байгаа. Тэгэхээр яг энэ хоёрыг ээлжиж хэрэглээд авах болох байх гэж бодож байна. За тэгээд дараагийнх нь болохоор биеийн тос. Тэгээд энэ бол бас амар гоё нэртэй. За энэ задлааг болохоор үнэрлэж болохгүй. Нэлгүүр дээрнээс нь тестрийг үнэрлэж үтсэн бүр амар гоё. За тэгээд энэтэй хашуулаад биеийн скраб. За энэ бол жинка одоо нөгөө түрүүний миний хэлээд байгаа бие чинь арзгаар болох те. Тэгээд энэ нөгөө биеийн ингээд нэг жоохон хатуулагтай хэсгүүд хатуулаг гэх нь одоо яашийн дохой, өвдөг те өсгийг зэрэг хэсгүүдийг хураашаа гэх тийм амар муухай болоод байгаа. Тэрийг одоо маш гоё зөвлөрүүлж амар гоё торгомсог те нэх гоё ярьстай байхад туслах зүйл бол мэдээж скраб. Тэгээд энэ хоёр бол ингээд ийм хослох бүтээгдэхүүн. Шавар гэлээрээ усандаа орлоо, скраба хийлээ. Тэгээд гарч ирээд бие туслалаа. Яа, энэ бүр ингээд пакэж нь задлагдаагаа байхад л үнэр нь бүр яа. Энэ бүр амар гоё нэртэй юм аа. Энийг надад үнэрт үсэн юм биш үү? Яа, бүр амар гоё за. Энэ бүтцэн бас амар гоё байгаад. Тэгээ бүр энүүгээр ингээд бие скраб гэж бодохоор л бүр ингээд тэскүнэ. Биеийн арьс ингээд зөөлөн бахаар цаанаа л нэг гоё унтаж амраал. Нэг цаанаа л сэтгэл санаа хүртэл ингээд маш гоё болчдөг. Яа. За хүн болгон тэрийг мэдж байгаа гэж найдаж. За бүс арчилгаанд болохоор ийм хоёр бүтээгдэхүүн сонгож авсан байна. Та гур миний бичлэгийг хийлгээд алаач. За тэгээд энэ болохоор өсний скраб тэгээд энэ болохоор өсний хуйхны эмчилгээний бүтээгдэхүүн гэсэн. Тэгээд яагаад энийг сонгосон бэ гэхээр миний үс бүр үнэхээр аимшигтай хунж байгаа. Тэгээд үс амар хунж байгаа болохоор ер нь үс унаад амар удаж байгаа юм. Тэгээд тохирох бүтээгдэхүүнээ хайж зөндөө удсан. Тэгээд амар олон шампунь туршиж үзсэн. Ерөөсөө л best selling яасан хийсэн энэ тэнд гээд сурчилж байгаа юм болгоныг бараг хэрэгдэж үзсэн. Үсний одоо нөгөө хуйхны эмчилгээ, хуйх цэвэрлэгээ, ботокс яасан хийсэн гэдэг баахан бас яасан хийсэн гэж ярим ухайлчлаа. Гэхдээ нэг амар тийм үйлчлэгээнүүд сурчилдаг штеп үсний өсчингүүд болон hair salon-ууд дээр тэднүүс дээр бас очиж үзсэн. Тэгээд ялангуяа тэр хуйхны эмчилгээг болон хоёр дараалаад хийлгэж үзсэн. Уг нь бол яг курсээр нь арай удаан хийлгэх ёстой байдаг юм байл л дээ. Гэхдээ надад арай төсөв өндөртэй санагдсан. Тэгээд би 2 удаа яваад болсон. Тэгээд яг тухай дөнгөж орсны маргааш бол дэжгүй. Тэгээ буцаад миний ус бол хийндээ орчуулсан. Тэгээд би үсээ тайраад амар удаж байгаа штэ таад мэдж байгаа. Тэгээд яг үсээ тайрах тэр мөчөд бол яг миний үс уналт амар их болж хэлсэн. Тэгээд бүр ингээд үс угаахад ингээд урт үстэй байхдаа үсээ угаахад ингээд тугаараа ундаг. Унтаа зэрхэд дэр ингээд нийл ус болсон байдаг. За тэнгүүд ингээд ерөөсөө гомогийн ус, локигийн ус, миний ус ерөөсөө энэ гэрт. Бөөн үсэн бөмбөлөгнүүд. За нэгт ус уналт. Хоёрт болохоор ингээд стресснээс үүдэлтэй тэрийг юу гэж нэрлэдэг вүлээ?
За би хайгаад олвол энд нэрийг нь оруулчих. Тийм бас асуудалтай хүн биш магадгүй. Хаг гэхэд хэцүү. Гэхдээ ингээд хуухан дээр ингээд амар том юм цагаан юм далбаа шиг юмнууд ингээд болчдаг заяа. Тэгээд ингээд нүг одоо хуух гуйжсан гэх юм уу? Ямар нэг амтын ингээд арьсан гуйжаад ингээд нэг юм нэг юм үлдээсэн байдаг та. Тэр юу гэдэг үлээ? Хэс. Үлгөө нэг тийм за. Тэгээд ёо за. Тэгээд маш том томороо ингээд бүр ингээд хуухнаас ингээд яадаг хуулардаг. Тэгээд үсээ угаангууд нөгөөдүүл нь ингээд тэр том юм чинь ингээд үрэгдэхээр ингээд жижигэн хагшиг болоод үсэндээ наалдаа үлдчихдэг. Тийм болцсон байс байгаадсан. Тэгээд тэрийг бас арсны эмчэд үлдсүүлээд ямар онш гарлаа та. За ямар ч үсэн нэг тийм ахил дэвшилттэй юм болоогүй. Тэгээд одоо бас яг энэ хоёр бүтээгдэхүүнийг туршиж үзэх чинь. Тэгээд юу болох нь хэдүүлээ харцгаая. Яа би тэгээд энэ бүтээгдэхүүнүүдийг бүгдийг нь туршиж үзээд нэг ревю бас оруулъя гэж бодож байна. За дараагийнх нь бол энэ лип бом байна. Уруулын тос гэх юм уу. За тэгээд бас амар хөрхөн өнгөлөг пакэжтайгаас тэгээд за миний уруулал үнэхээр аимшигтай болсон. Хөдөө цагаагаар тийм сайхан байгаагүй. Битүү бороо орсон, битүү салхилсан. Тэгээд би салхинд бороонд явахдаа дандаа ингээд уруулаа ингээд шүлзээрээ норгоод исэн гэх юм уу ингээд ингүүд норлоо салхи гэсний үндсэнд миний уруулын арьс бүр үнэхээр амар болсон зав. Тэгээд ингээд яг тойроод хүрээлээд ингээд энэ хатцсан. Тэнгүүтлээ ингээд нөгөө хатснууд нь бүр ингээд арьснууд нь ингээд жорвоож гарч ирж мэрээд үнэхээр амар байсан. Тэгээ би уруулын ямар ч бүтээгдэхүүн хөдөө авч яваагүй маань гэдгийг ойлгосон. Тэгээд үнэхээр хэрэглэгч бүтээгдэхүүн байхгүй уламд орсон. Тэгээд хот руу дөнгөж орж ирэнгүүтлээ нэг Вэзлийн төрхсөн. Тэгээд одоо арай дээр байна. Тэгээд өдөр би нэг авангуутлаа бүр тисгүй ингээд шууд задлаад шууд уруулан дээрээ төрхсөн. Тэгээд энэ бол бас үнэхээр гоё ойлгоцсон байлээ. Ингээд аваад хэрэгэлсэн би. Ёо харта. Глосси. За би нөө хөдөө битсэн дүрсэнд бол миний уруулын хальтныг дүрс мөш гарсан байвал оруулъя за. Бүр үнэхээр амар болчихсон. Тэдэг шүү. Бүр нүд халтэр. Энэ бүр ингээ шаал гаргийн бүтээгдэхүүн заяа. Би нэг төвшөөг бодож авсан. Миний тас. За би тайлбарлаа. Энэ жигэн гоё. Extra virgin оливын тас. Тэгээд хамгийн хөөрхөн нь ингэ шүршдэг. Тэг өндөг шарах. Ер нь ингээд шарах уурах бүтээгдэхүүн бол ингээд бүр ингээд амар ихээр оливын тас ашиглаад авахгүй. Тэгэл хариултын тавга хоолныхоо тоогоог ингээд жоохон дан гээл болчих юм билээ. Энэ бүр амар хэрэглэхэд амартай амар хөөрхөн санагцсан. Тэгээ хамгийн гол нь extra virgin. Тэгээд ер нь энэ бүр витамин Е, витамин К гинэ. Испанд үлдэрсэн юм шүү дээ. Nice. За өнөөдрийн ажил яаж яриад байгаа юм бэ? За тэгээ өнөөдөр нэг иймэрхүү болж өнгөрлөө. Эдгээр органик бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж үзээд ер нь дараагийн влог дээр таадад. Дараагийн влогоос жоохон эртэж магадгүй л 7 хоногийн дараа гэсэн үг шүү дээ. Тийм гэхдээ ер нь бол хэрэглэж үзээд нэг сэтгэлээ хуваалцсанаа. Зарим нь бас нэг таалагдахгүй байх юм болов уу тий. Тэгээд ямар ч гэсэн ер нь бол яг overall хамгийн анхны сэтгэл бол надад маш их таалагдчихж байгаа. Тэгээд тийм. Тэгээд нэг тийм органик юм хэрэглэж үзэж байгаадаа би ямар их догтлж байгаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая баяртай. Бям. Тасыг өгч. You got me shaking, yeah, I feel the fever come.